Sequence start. 6, 5, 4, 3, 2, 1, 0. All engine running. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Дүүдэн хүүхдийн музей тавтай морил цойлуур нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 89-р сургуулийн Болор туяа багштай 3E ангийнхан хүрэлцэн ирсэн байна. Өмнө нь дүүдэн хүүхдийн музейд ирж үзчихсэн үү? Үзээгүй юу? Тэгвэл найзуудаа та нар туршилт хийх дуртай юу? Дуртай! Шин зүйл сурч мэдэх дуртай юу? Дуртай! За тэгвэл хэдүүлээ орж туршилтаа эхэлцгээе. За тэрний өмнө хэдүүлээ эхлээд дүүдэн музейтэйгээ танилцгав. За тэгвэл дүүдэн музей рүүгээ хамтдаа орцгоё. За найзуудаа дүүдэн хүүхдийн музейд орж ирсэн чинь ямар байна? Гоё байна уу? За энэ хэсэг та нар юу гэж бодож байна? Тийм, мэрэгжлийн гудамж юм шиг байна те. Энд хүүхэлдэйн театр байна, амьтны имлэг байна, аврах анги байна те. За тэгэхээр та нар энэ байшингууд руугаа ороод мэрэгжлийнх нь хувцсыг өмсөөд тоглох боломжтой байгаа шүү. За одоо ийшээгээ явах юм бол энд хоолойнууд байна те. Энэ хоолойнуудыг ашиглаад байшингуудтай холбогдоод утсаар ярьж байгаа юм шиг бас ярьж болно. За ярьж үзэх үү? За тэгвэл нэг найз нь аврах анги руу орчих. За энэ улаан өнгөтэй хоолой болохоор аврах ангитай холбогдох хоолой байх нь. За сонсогч гин үү? Сонсогч гин те. За одоо ийшээгээ явцгаая. За тэнд болохоор онгоц байна те хүүхдүүдээ. За тэр онгоцон дээр очиод онгоцны нисгэгч болж тоглож болох нэ. За тэнд болохоор сансрын станц байна. За тэгэхээр бүгдээрээ сансрын станц дээр очиод сансрын нисгэгч юм уу, судлаач болох юм уу, сансарт байдаг станц дотор орж тоглож болох нь. За энэ болохоор бидний туршилтаа хийх ширээ. За бүгдээрээ туршилтаа эхлэх үү? Эхлэе. За тэгье. За бүгдээрээ эхнийхээ туршилтыг эхлэе. Бүгдээрийнх нь урд нэг юм жижигхэн аянхтай ус байна те. За тэгээд ийм палмастер байна. За энэ шүүлтүүрийн цаас байна. Энэ туршилтыг хийхдээ анхаарах нэг зүйл нь гэх юм бол палмастраа сонгохдоо усан суурьтай юм уу? Эсвэл спиртэн суурьтай палмастер сонгож авах юм бол туршилт маань болно. Харин тосон суурьтай палмастер авах юм бол туршилт маань болохгүй. Яагаад юм болов? Яг зөв уусахгүй. Тос усан дуустдаг үлээ. Уусахгүй шүү дээ тий. За тэгэхээр ерөнхийдөө будгаа ямар ч байсан усан дотор уусах юм байна. За одоо энэ цэглэсэн цаасаа усан дотроо дүрээд үзье. Усныхаа төвшөнд аваачиж будаг маань ингээд дээшээ уралдаж чинь тий. Харагдаж байна уу? Харагдаж байна. Хоёр будаг маань хоёулаа дээшээ яваад байна тий. За гаргаад авчи. Дээшээ яваад иглээ тий. За тэгсэн чинь энэ ямар өнгийн палмастер байлаа? Энэ нь хүүх байсан. Энэ хар өнгө байна уу? Жаахан байна. Жаахан байна. Харин ямар өнгө гараад ирсэн бэ? Бор өнгө байна. Улаан өнгө байна. Дээгүүрээ бас хөхөнгийн туяа ороод ирсэн байна те. За гэтэл энэ хөхөнгийн палмастер маань ямар болчихв? Ягаан болцсон байна шүү дээ те. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм болов? Энэ хроматографийн арга нь болохоор ямарваа нэгэн бодисыг хооронд нь ялгадаг, салгадаг арга байхгүй юу? Тэгэхээр хар өнгийн палмастер дотор байгаа өнгөнүүдийг салгацсан гэсэн үг. Тэгэхээр хар өнгийн палмастер дотор улаан өнгө, хөх өнгө, за тэгээ баг зэрэг хар, бор өнгө байна те. Эднэр хойлолдчихиж хар өнгийг үүсгдэг байх юм шүү дээ. За тэгвэл хөх өнгийн палмастер дотор ягаан өнгө, чирнэлийн ягаан өнгө, цэнхэр өнгө байж иж хөхөнг үүсдэг байх нь тий. За тэгэхээр хроматографийн арга нь
бодисыг хооронд нь ялгадаг арга бахнэ. За яагаад дээшээ явсан гэлээ? Ягаад гэвэл энэ өнгийн манд бүх доторх бүтээдэг өнгүүдийг салгаад бүх өнгүүд нь ингээд цаасан дээрээ гараад ирж байгаа. Тийм ингээд дээшээ яваад гэсэн тий. Яг зөв. Энэ палмастер маань усанд уусдаг палмастер учраас уусаад тэгээ цаас руугаа дээшээ яваад өглөө тий. Доторх одоо байгаа энэ өнгийг үүсгэж байгаа бүтцүүдээрээ дээшээгээ салаад ингээд явчихжээ. За одоо бүгдээрээ нэг нэгээрээ хийж үзье. За би бол хар өнгө болон хөхөнгөн дээр хийж үзсэн чинь туршилт маань амжилттай боллоо тий. За та нар хар өнгө ч юм уу хөхөнгөн дээр ч болно эсвэл өөр шинэ өнгө аваад энэ туршилт маань болох нь үү гэдгийг бас туршиж үзэж болно шүү дээ тий. За хамгийн гол анхаарах зүйл нь гэх юм бол цэглэлчээ дөрөв үедээ шууд тэгээ бүхлээр нь ус руугаа хийчих юм бол тэр будагчийн усан дотроо уусаад алга болчихно. Ингээд дээшгээ явахгүй. Тэгэхээр яг тэр цэгнийхаа гол хэсгийг нь усан дээрээ яг энэ усныхаа энэ дээд хэсэг дээр нь аваачаад барьж өгнө шүү дээ. Удаан барьж өгнө. Тэгэхгүй бол бүгдийн дүүрчих юм бол туршилт амжилттай болох уу? Болохгүй шүү. За тэгэхээр яг цэгний гол хэсгийг усны дээд хэсэг дээр байрлуулад удаан дээшлэлт нь барьна шүү. Ягаан болон чирнэлийн өнгийг харъя. За дээш нь гараад. За чирнэлийн өнгнөөс бол ягаан өнгө ялгарсан байна тий. Ягаан өнгнөөс өнгө ялгарсан уу? Бас бага хэмжээтэй ялгарсан байна. Ягаан өнгө л байна тийм ээ. Би ногоон гүгнэс яасан тэгсэн чинь дээр нэг цэнхэр өнгөссөн. Энэ туршилт амар сонирхолтой байсан. Өнгө гэдэг нь өөр өнгөөс өөр өнгийг бас бүтээж болно. Багш надад тэгээд хэлсэн. Тэгээд дээр нь энэ туршилтанд дээшээгээ өөрсдийнх нь дотор багтсан өнгнүүдэд татдаг нь надад үнэхээр хачирхалтай бас сонирхолтой санагдсан. Би болохоор энийг улбар шар өнгө хийгээд улбар шар өнгийн дотороо үүсгэсэн 3 өнгө нь гарч ирсэн. Тэгээд энэ нь болохоор тод ногоон өнгөөс энэ тэгээд тод ногоон өнгө дээш явж байгаа цэнхэр өнгө нь гарч ирсэн. Тэгээд энэ хоёр эдгээр нь болохоор дотороо нөгөө нэг улбар шарын доторх өнгөнүүд нь гарч ирээд ногооных нь доторх тэгээд энэ хоёр нийлээ яг тэр өнгө гарч ирж байгаа өнгөнүүд нь гарч ирсэн. Өнгөний туршил ийм зүгээр цаасан дээр ингээ палмастраар ганц өнгийг хийгээд усан тийхэнгүүд зэнчнээс олон өнгө гарч ирж байгаа надаа айгүй гойсон. Маш энгийн зүйлс ашиглаад жишээлх юм бол ийм цаас, палмастер, ус 3-ыг ашиглаад хроматографийн аргын талаар мэдэж авлаа. За хроматографийн арга гэдэг нь болохоор ямар ч бодис байж болно шүү дээ. Палмастерч байж болно, өөр төрлийн бодис ч байж болно. Исэн чихэр ус хоёр ч байж болно шүү дээ. Үүнийг уусгагч бодисд нь дүрэнгүүд уусаад тухайн бодисыг өөрийнх нь тохирсон уусгагч дотор уусгах юм бол тэр бодисд агуулгадж байгаа нэгдлүүд задраад хроматографийн аргаар ялгагдаж болно гэдгийг өнөөдөр өнгөн дээр хэдүүлээ туршиж үзлээ. За сонирхолтой байсан уу? Сонирхолтой. Ойлгож чадсан уу? Чадсан. Сая бүгдээрээ цаасан дээр байгаа өнгийг доторх найрлагаар нь салгаж үзсэн тийм ээ? За одоо болохоор хэдүүлээ солонгон давхарга гэдэг нэртэй туршилт хийж үзнэ. За бүгдээрийнх нь урд элсэн чихэр байна тийм ээ? За эхний сав нь болохоор зөндөө их элсэн чихэртэй. Хоёр дахь сав нь арай бага. Гурав дахь савнд нь харин элсэн чихэр байхгүй байна тийм ээ? За үүн дээрээ одоо ус нэмээд бүгдээрээ элсэн чихрийн уусмалтай болно. Элсэн чихрийг уустал нь сайтар хутгаж өгнө. Хэдүүлээ чи ямар туршилт хийж байгаа вэ? За солонгон давхарга гэхээр нэг өөр өнгөтэй давхаргнууд үүсгэх юм шиг байна тийм ээ? За тийм учраас эхний уусмалдаа өнгөөр ялгахын тулд за эн чинь болохоор ямар уусмал вэ?
Тийм хамгийн их элсэн чихэртэй уусмал дээрээ улаан өнгө нэмж. За мөсний будаг бол 2 тусал байхад болно. За арай бага элсэн чихэртэй уусмалда хөх өнгө нэмж. За харин элсэн чихэргүй усандаа бүгдээрээ ногоон өнгө нэмж. Тэгээд дараа нь дахиад сэгсрээд сайн уусгаж өгөх хэрэгтэй. Сайн уусааг байна. Элсэн чихрээ бүгднгийн усандаа сайтар уусгах юм бол туршилт маань илүү амжилттай гоё болох нэ. За элсэн чихрээ уусмлууд маань уусаад бэлэн болчлоо. За одоо яах вэ? Энэ савнд гурван ээлж ээлжээр хийх юм болов? За яг гурван ээлж ээлжээр нь хийх нэ. Яг зөв ихлээд хамгийн их чихэртэй уусмлаасаа эхэлнэ. Яагаад вүлээ? Ягаад гэвэл хамгийн их илүү хүнд гэсэн үг. За тийм та нар хэлж байгаа зөв. Хамгийн их элсэн чихэртэй уусмлыг хамгийн түрүүнд тийм холилдуулахын тулд тийм ээ. За гэхдээ бодоод үзэх юм бол найзуудаа энэ ус зөндөө их элсэн чихэртэй тий. За энэ ус бол дотроо ямар ч элсэн чихэр байхгүй. Энэ хоёрын аль нь хүнд байх вэ? Улаан нь доор орох гэдэг нь ягаад гэвэл хөнгөнөө нь улаанаа даахгүй тийм учраас улаан нь хамгийн доор орвол дээдлэх хоёроо даана гэсэн үг. Тэг яг зөв. Энд чинь хамгийн их нягттай байхгүй юу? Нягттай. Яг зөв. Улаан уусмалт маань хамгийн их элсэн чихэр орсон учраас нягт нь их. Энгийнээр ойлгоё гэх юм бол Арай хүнд. тийм арай хүнд гэсэн үг тийм ээ. Яг зөв. Одоо дундаж хэмжээний нягттай цэнхэр уусмлаа хийж өгөх нэ. За хийхдээ маш болгоомжтой. Ханын дагуулад зөөлөн хийн шүү за. За яаж ийм найзуудаа? Холдохгүй ингээд хоёр үе үүсгээд тогтчих та тий. Хамгийн сүүлийн уусмал буюу Ягч байхгүй. усанд ямар ч нэгт байхгүй юу? Байхгүй. Байхгүй мүү? За ус тодорхой хэмжээний нэгттэй шүү за найзуудаа. А гэхдээ тосноос бол бага нэгттэй. Гэхдээ усанд мэдээж бодис учраас тодорхой хэмжээний нэгт агуулгадж байгаа. Гэхдээ бид элсэн чихэр нэмээд хийчихсэн учраас энэ хоёр уусмал бол цэвэр устай хайрцуулах юм бол илүү их нэгттэй. Гэхдээ бүгдээрээ усыг ямар ч нэгтгүү гэж бол ойлгож болохгүй шүү за. За хамгийн сүүлд хамгийн бага нэгттэй ногоон өнгийн уусмлаа нэмээ. Зөөлөн. Үгүй бол дахиад уусч. За яаж юу найзуудаа? За тэгвэл эдгээр гурван бодис яагаад хоорондоо холилдохгүй байгаа юм болов? Усааны зүйл. Яг Яг зөв. Хамгийн нэгт ихтэй буюу энгийнээр ойлгох юм бол хамгийн хүнд, хамгийн хүчтэй уусмал нь учраас хамгийн доор гэсэн бах нэ. За тэгвэл одоо бүгдээрээ баг багаараа хийж үзцгээе. Зааны бол ханын дагуулах шаардлагатай байхгүй. Цэнхэр бол ногооны бол гомжтой их шаардлагатай тийм ээ. За болно. За одоо цэнхээ ихтэй харин болгоомжтой. За болно. Ямтаж цэнхэртэй гэж байгаа юм шүү дээ. Их өсөлтөй байлдаг үстэй. Одоо жоохон. Гэтэ бол энд цэнхэр өнгө байна, энд ногоон өнгө нэг харж чадчих тийм ээ. За тэгэхээр ингээд туслаа. Амжилттайгаар 3 үе үүсгэж чадлаа тийм ээ. Яа.
За харъя. Холилдог байна тийм ээ? Яагаад холилдог юм болоо? Болгоомжтой. Болгоомжтой гэсэн байна тий? Яг хамгийн За өөр хамгийн гол шалтгаан нь юу вэ? ханы дав. Хамгийн гол шалтгаан нь яг зөв нэгтийн зүрх байгаа учраас 3 уусмал маань холилдог байна тийм ээ? За ингээд 3 үе үүссэн учраас туршилт маань амжилттай боллоо. За. За одоо би эндээ баяр хүргэе. За хамгийн түрүүнд улааны их зүг үү? Сайн ойлгосон биз дээ. За дараа нь ямар өнгийн уусмал хийх вүлээ? Яагаад вүлээ? Дунд дэмжээний нэгтэй. Яг зөв. За болгоомжтой шүү. За одоо харъя та. Болж юу? За болцсон байна. Үе үсгэж чадсан байна уу? Чадсан байна тийм ээ. Хамгийн сүүлд нь ногоонгийн уусмалаа хийнэ. Ногоонгийн уусмал нэгтгүй лүү? Нэгттэй юу? Нэгттэй гэхдээ бага хэмжээний нэгттэй тийм ээ. За харъя. За ногооноос дахиад жоохон нэмчий. За ингэ шахших. За одоо харъя. Ваа, 3 үе үүсгэж чадсан уу? Чадсан. Туршилт нь амжилттай болсон уу? Болтой болсон. За тэгвэл би эндээ баяр хүргэе. Туршилтаа амжилттай хийжлээ шүү дээ. За. За бүгдээрнгийнх нь хийсэн туршилт яг зөв амжилттай болоод дөрүүлэнгийнх нь ийм гоё 3 өнгийн үе үсгээ тогтсон байна тийм ээ. За та нар туршилтаа сайн ойлгож чадсан уу? Улаан нь хамгийн их мэдсэн зураг зэргийн мэдстэй ногоон нь баг зэргийн мэдстэй учраас Яг зөв. Улаан нь хамгийн их нэгтэй байсан. Харин цэнхэр нь улаанаасаа бага нэгтэй байсан. Харин ногоон нь хамгийн бага нэгсэн учраас тэр хэд холилдоогүй. За яг зөв. За бүгдээрээ өнөөдөр уус элсэн чихэр хүнсний бодыг ашиглаад ийм сонирхолтой туршилт хийж шингэний нэгт гэж юу юм бэ гэдгийг багахан ч гэсэндээ ойлгож авлаа тийм ээ. За солонгон давхарх туршилт сонирхолтой байсан уу? Сонирхолтой байсан тийм ээ. Аа тэгвэл ээ штэ найзуудаа. Усан дотор зөндөө их хэлсэн чихэр хийгээл ах юм бол тэр хатуу болох болов? Болох уу? болно гэж бодож байна. Болно гэж бодож байна уу? За болохгүй найзуудаа. За ийм шингэн бодис усанд болохоор ханах цэг гэж байдаг хгүй. Тэр нь болохоор давс ч юм уу, элсэн чихэр ч юм уу, ямарваа нэгэн хатуу зүйлийг уусгаал ах юм бол нэг цэгт очиод дахиж уусч чадахгүй болдог. Аа тэр цэгтээ очисон ч гэсэндээ ус бол шингэн хിവэрэл байдаг. За тэгвэл хідүүлээ шингэн хэрнээ хүрхээр хатуу болдог тийм слайм гэж үзв. Та нар слаймд дуртай юу? Дуртай. За энэ слаймыг гол орц нь болохоор төмөсний зардуул. Төмөсний зардуул гэж мэдхүү найзуудаа. Төмөс мэдхүү. За тийм үү? За төмсөн дотор болохоор зардуул гэж нэрлэгддэг бодис агуулгаддаг.
Тэр бодис нь болохоор маш өрмөц шин чанартай. Дундаа ингээд усыг хавчаад гацчдаг. Шингэн 50 үедээ шингэн яг ус шиг байж гиснэ. Гадна талаас хөвчүүлчлэх үед ингээд хоорондоо гинт цочоод хоорондоо наалдаад усыг дундаа хавччихдаг гинэ. Тэгэнгүүт хатуу болдог. За хэдүүлээ өнөөдөр энэ шин чанарыг ашиглаад слайм хийж үзье. За тийм болох болов хатуу болно гэж бодож байна та нар? Яг уу? Яг. За тэгвэл хийж үзье. За бүгдээрнгийнх нь урд савн дотор ус байна тийм ээ. Слайм гоё өнгөтэй гоё харагдуулахын тулд хүнсний бодогнаас ердөө 2 туслыг хийшүү за. За тэгээ хажуудаа байгаа хунцар нэг удаагийн халбаг байгааз. За энэ халбагаараа сайн хутгаад өгчээ. За бүгдээрээ хүнсний будгаа усан дотроо жигт сайн тараагаад өгч шүү. За одоо төмснийхээ зардуулыг задлая. Болгоомжтой задлаа шүү за. За нэг талын эхлээд хийгээд үзье гэдүүлээ. Ус төмсний зардуул хоёрын хэмжээ тэнцүү байх юм бол слайм маань ер нь гоё болдог. Тэгээ усын бах хийхгүй усын их хийжүүл жоохон нэлцэхээ болоод тэгээд слаймд хүрэхээр өөрөө татаад байсан. Тэгээд хатуу байснаад ингээд шингэн урсаж яхаа хүрээд амар хатуу тэгээд шингэн урсаад хүүхдүүдээ энэ туршилтыг гэртээ хийж үзээрэй. Сардууланд хүрэхээр ингээд хатуу болоод тэгээд хүрэхгүй зүгээр орхоор амар шингэн болж исэн. Тэгээд слайма хийх гэсэн чинь ус нь ирсэн болохоор болоогүй дээрээс нь тэгээд сардуул юмхээр болсон. Тэр анх хийхдээ усын жоох ихтүүлээд айгүй шингэн болгоод тэгээд дараа нь болохоор сардуулаа жоох хийгээд яг болгосон. За одоо ингээд слайма 50 орхичих. Ерөөсө бүгдээр оролцохоо болчих. Тэгэхээр яаж юм? Шингэн болоод байна те? За одоо дараад үзье. За яаж юм? Хатуу болоод байна те? Энэ яаж байгаа юм болоо? Иннээс өөр шингэн бодис ингэдэг үү? Өөр ийм шингэн бодис байдгүй те. За хүрээд үтсэн чи яасан нэ зуда? Хатуу болоод байна те. Ус ингэдэг үлээ? Үгүй. Ундаа ингэдэг болов? Үгүй. За тэгвэл энэ тийм яг бүгдээр ингэдэг те. Сардуулын дотор нэгэн байгаан болов? Хатуурдаг юм. Тийм яг бүгдээрээ усан дотор тийм. Бүгдээрээ усан дотор төмсний зардуул хийсэн тий. За тэр төмсний зардуул болохоор онцгой шин чанартай байд юм байна. Тэр шин чанар нь ямар вэ гэхлээр 50 байлгаж байгаа юм бол ингээд бүгдээрээ тараад энэ орчиндөө ингээд тараад 50 бүгдээрээ ингээд 50 байж идэг. Тэгсэн чинь гаднаас ямар нэгэн хүч орж ирээд хүрээд түлхээд орлоод тах юм бол хоорондоо ингээд наалдаад гацчдаг. Ингээд гацах үед нь тэдгээрийн хоорондын зайн дотор ус буюу шингэн хуримтлагдаад бидэнд яг хатуу болцсон юм шиг, хатуу бит юм шиг мэдрэмжийг өгд юм байна. За одоо бүгдээрээ хийсэн слаймаа харах юм бол одоо ерөөсөө хинч хүрээгүй доош нь ингээд урсгачи. Урсж гин үү? Хатуу зүйл урсдаг үлээ? Урсдаггүй. Шингэн учраас урсаад байна. За тэгвэл одоо хэдүүлээ дараад үзье. Барьчи. За буцаагаад барьлаа. 50 байдалтай болчихсон. Ингээд яаж юм? Урсаад байна те. За ингээд буцаагаад 50 бус байдалд хүчээр үйлчилчихье. Тэгэхээр хатуу болчлоо те. За ингээд цардуулын молекулд хүчээр үйлчлэх үед хоорондоо наалдаад дундаа усыг шингээгээд гацчдаг. Харин 50 байх үед буцаад шингэн төлөвтөө шилжээд
доошоогоо урсдаг байх нь шүү дээ. Хүнсний цардууланд хүрэхээр шууд мэдрэнд авч байгаа болохоор намайг ингээд дотгож байгаа миний гарыг дотгож байгаа та тэгээ хатгаараа амар тийм ингээд хатуу болоод лээсэн. Харин сул өргөчхороо шив шингхэн болчтой юм билий. Тэгээд төмсний цардуул нь өөрөө нөгөө нэг устаа нийлэхээрээ нөгөө нэг гар хүрэх гэхээр дотроо усаа хийчээд гаднаа өөрөө төмсний цардуул нь ийд юм билий. Цардуустайгаа усыг хойсохоор хойсогцоо цэнхрүү ингээ бодог хийсэн чи яг ингээ харахаар цэнхрүү байж аваад хатчаараа зүгээр ингийн цардуус босоод хувирцсан. Молекулууд нь нөгөө нэг яг нийлжээд яг ингээ суул айхангууд ингээ тараад гिचэнгүүтээ ингээд яг хүн ингээл нөгөө ингээд барихангууд ягаад нөгөө нэг нийлээд тэгээд барихангууд хатуу болоод тэгээд суул айхангууд тарсан болохоор шингэн болчихсон. Өнөөдөр сонирхолтой гоё зугаатай сонирхолтой байсан. Хамгийн зугаатай тэгээд энэ хамгийн хөвгөлтэй өдөр болсон. Би харж байгаа дүүдийн туршилтыг заавал хийж өгнө. Өнөөдөр хийсэн туршилтаас хамгийн сонирхолтой цардуултай туршилт байсан. Цойлор нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард 89-р сургуулийн Болор Туяа багштай 3 ангийнхан хүрэлцэн ирж маш сонирхолтой туршилтуудыг хамтдаа хийцгэлээ. Хүүхдүүдэд туршилт маань таалагдсан уу? Таалагдсан. Өнөөдөр бид хроматограф ашиглан бодисыг ялгах, дээрээс нь солонгон үе үүсгэх туршилт, бас хамгийн сонирхолтой байсан туршилт буюу цардуулын слайм хийж үзэн. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ найзуудаараа амжаараа ирж энэ мэтчлэн маш сонирхолтой туршилтуудыг хийж үзээрэй. Дүүдэм үзэн үе таалга үргэлж нээлттэй байх болно. Баярлалаа. Баяртай.